Бидний өдөр тутмын хэрэглээнд нэвч шингэсэн хувцс гэх энгийн зүйл өнөө цагт нийгмийн эрүүл мэнд, байгаль орчны ноцтой асуудлын нэг болоод бий. Тэр дундаа хямд үнээр бөөнөр нийлүүлэгддэг гарчлаг, хятад улсаас орж ирдэг хувцснуудын найрлага, боловсруулалтын аргууд нь хүний биед хортой хэмээн байц агуулдаг талаар олон улсын судалгаа харуулсаар байна. Энэ нь зөвхөн чанарын асуудал бус хүний амь насыг аажмаар хөнөөж мэдэх эрүүл мэндийн эрсдэл юм. Зах зээл дээр бөөний үнээр агуулгах чөлөөлөх худалдаа хэмээн нэрлсэн хямд хувцснууд олон нийтийн дунд нэн эрэлттэй байдаг. Үнийн давуу тал нь хэрэглэгчийг татгахч цаана хорт бодисууд агуулж буйг олон улсын шинжилгээгээр нотолжээ. Тухайлбал хувцсыг үржихгүй хэлбэрээ хадгалах чадвартай болгохын тулд өргөнөөр ашигладаг формальдегид гэх бодис нь арьс цочрох амьсгалын замын өвчлөл үүсэх төдийгүй урт хугацаанд хэрэглэхэд хорт хавдар үүсэх эрсдэлтэй болох нь нотлогджээ. Мөн гоёлын элементтэй хувцс, нээлэг давуу болон хүүхдийн хувцсанд ихэвчлэн ашиглагддаг фталатууд нь хувцсыг зөөлрүүлэх зорилттой ч хүний дааврын тэнцвэрт сөргөөр нөлөөлж үргүйдэл болон төрөлхийн гажиг үүсгэх шалтгаан болдог. Хурц тод өнгийн хувцснуудын будагт ашиглагддаг Азия төрлийн будагч бодисууд нь зарим төрлийн арсны хавдар үүсгэх хортой нэгдэл ялгаруулж болцсохгүй ч олон улсын эрүүл мэндийн байгууллагууд анхааруулдаг. Үүнээс гадна ус болон тосны хамгаалалттай хувцсны үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг PFAS төрлийн химийн бодисууд нь хүний дархлааны тогтолцоонд сөргөөр нөлөөлөхөөс гадна элэг бүр нөхөн үрчмийн эрхтний системд хортой нөлөө үзүүлдэг болохыг шинжлэх ухааны түвшинд тогтооцсон. Харин будгийн найрлага болон металл чимэглэлд агуулгадах хөд металлууд тухайлбал хар туглаг, кадмийн зэрэг нь мэдрэлийн тогтолцоо, тарих болон бөөрөнд ноцтой хордлого үүсгэж болжгүй хорт бодисууд юм. Эдгээр бодисууд нь бага тунгаар хүний биед хуримтлагдаж удаан хугацаанд хэрэглэгдэх явцад эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл үзүүлж болзошгүй учраас хяналтгүй орчинд үйлдвэрлэгдсэн хямд хувцсны хэрэглээнд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. Хятадууд хогоор хувцс хийдэг гэх амд амьдсан яриа олон нийтийн дунд төдийлөн нухацтай авч үзэгддэггүй. Гэвч бодит байдал дээр бүгд найрамдах хятад ард ус жил бүр 20 гаруй сая тонн текстил хаягдал үүсгэж түүний 20%-ыг дахин боловсруулан шинэ хувцсны нэрээр буцаан зах зээлд гаргах тохиолдол бий. Стандартын дагуу боловсруулагдаагүй эдгээр хувцс нь ариутгал хангалтгүй химийн тохиролттой байх эрсдэлтэй гэж шинжээтэй анхааруулж байна. Ийм нөхцөлд хогоор хийсэн хувцс гэх хэлхэн ташаа мэд сонсогдож болох ч үннээс холж бас биш юм. Манай улсад орж ирж буй хямд хувцсны ихэнх нь хятад улсаас ирдэгч чанар аюулгүй байдлыг хангах хяналт сул байна. Импортын бүртгэл дутуу, лабораторийн шинжилгээ хангалтгүй, шошго найрлага тодорхойгүй нь хэрэглэгчдийг эрсдэлтэй бараа авахд хүргэдэг. Хэрэглэгчийн мэдээлэл дутмаг, худалдааны орчинд хариуцлага сул байгаагийн улмаас эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн зах зээлд өргөн тархаж өдөр тутмын хэрэглээнд оржээ. Тухайлбал хүүхдийн хувцс, дотуур хувцс болон өдөр тутмын хэрэглээний эд зүйлсч дээрх бодисууд агуулгадж байгаа нь бага наснаас эрүүл мэндийн асуудалтай болох суурийг тавьж болзошгүй юм. Эрүүл мэндийг хамгаалахын тулд хэрэглэгч ухамсартай мэдээлэлтэй сонголт хийх нь чухал. Хямд үн анхаарал татгахч бүтээгдэхүүний найрлага, гарал үүсэл, аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй. Хурц үнэртэй тод бодогтой хувцснаас зайлсхийж хүүхдийн хувцсыг хэрэглэхийн өмнө угаах, арсны цочрол илэрвэл шууд солих зэрэг дадлал нь энгийн хэрнээ үр дүнтэй хамгаалалт болдог. Түүнчлэн төрийн байгууллагууд импортын хувцсанд тавих хяналтаа сайжруулж, лабораторийн чадварыг нэмэгдүүлэх, стандарт хангаагүй бүтээгдэхүүнийг зах зээлээс хасах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Үүний зэрэгцээ иргэдийг мэдээлэлээр хангах, мэдлэгжүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах нь урт хугацаанд эрүүл хэрэглээний үндэс болно. Хямд хувцс өнөөдөр таны хитвчин дээртэй мэт санагдаж болох ч маргааш эрүүл мэндийн асуудал үүсгэж мэднэ. Үйлдвэрлэлийн зардлыг хэмнэж ашиг нэмэгдүүлэхийн тулд хүн байгаль орчны аюулгүй байдлыг үл хайхрах жишг зарим үйлдвэрлэгчийн хувьд хэвийн үзэгдэл болжээ. Тиймээс хямд үн хожмын хохирол болохоос өмнө ухаалаг сонголт хийх цаг нь болжээ.